За сайн бацгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгээр би танарт сормос яаж наах талаар багахан богино бичлэг оруулъя гэж бодсон. За надад өдөр тутам манай Facebook хуудсан дээр сормосоо яаж наадаг вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Яаж ингэж мэддэхгүйгээр өөрийн юм шиг наадын бас яаж удаан тогтоох вэ? Гэсэн зөндөө сормосны талаар нэлээд их асуултууд ирдэг л дээ. Яагаад гэвэл би бас өөрийн гэсэн дизайн гаргасан 2 сормос байдаг. Тэрийг судалдаанд гаргаж ирсэн. За би сормосоо бол наахтаа бол яг өөрийн юм шиг өөрт илүү тухтай энэ тэндээ хатгаж өгдөг байхгүй. Тэгээд яг хүн харахад яг хаанаас ургаад байгаа нь мэддэхгүй. Яг өөрийн одоо сормостай ялгаагүй тийм одоо харагдуулахыг хүсдэг. Би зарим сормос ингээд нааж үзэхэд бол одоо яг Азнууд нь тохироогүй ч юм уу эсвэл ингээд амар харанхуй оригдог тийм хүнд сормоснууд байдаг. Тэр сормоснуудаас бас одоо айгүйх толгой өвддөг л дөө. Над шиг одоо тийм эмзэг нүдтэй хүмүүс бас байдаг бах. Ингээд айгүй хүн сормос наачхлаар ингээд өөрт нэгдүгээрт мэдэгдэн толгой өвдөн өдөржингөө сормостай ингээд явчихлаар тэгэхээр би бас өөрийн гэсэн сормосыг тэр асуудал болгонуудыг би одоо шийдэх гэж өөрөө сормос гаргасан байгаа. Тэгээд бас ингээ харахад бол яг драматик мөртлөө одоо натурал ингээд яаж чарсан ингээд илүү натурал талдаа би бас нэг тийм хитрхи драматик, хитрхи өвтгөн, хитрхи юм одоо цаадахын тэн будаг нь харагдахгүй болтлоо тийм сормосоос наах дургу. Тэгэхээр бас гоё шинхэн мөртлөө гоё өөрийн юм шиг юм гоё сормос наах туртай. Тэгээд та нарт хэрэгэлсэн бүтээгдэхүүн болон бас наахад амар аргуудыг бас та нарт зааж өгсөн байгаа. За тэгээд бичлэг рүү гарцгаая. За би сормосоо наахаас өмнө бол энэ дандаа ийм хар өнгийн контур хэрэглэж өгвөл илүү өөр юм шиг харагдана. Бас арай нөгөө сатурк наасан сормос яг сайн харагдахгүй. За хамгийн түрүүнд би бол сормосоо будаж өгдөг байгаа. Ямар ч усны хамгаалттай, ямар ч хамаагүй одоо сормосны будаг гэж болно. Энэ нь яадаг вэ гэхээр өөрийн чинь сормосыг илүү одоо өтгөн болгож бас илүү жоохон тийм бат бөх болгож дараа нь сормосоо хуулж авсан ч гэсэн өөрөө чинь сормос арай унахгүй. Өнөөдөр миний хэрэгэлсэн сормосны будаг бол энэ Maybelline Colossal Hydrofuge энэ бас усны хамгаалттай юм маскара байгаа. За тэгээд сормосоо наахаас өмнө та нар өөрийнхөө нүдэнд зогтсон тухтай энэ тэндээ хатгаж өгдөг ахааргүй тиймэрхүү сормосыг сонгосон дээр. За өнөөдөр миний хэрэглэх сормос бол энэ миний өөрийн дизайн хийж гаргасан сормос байгаа. Энэ Amaze Beauty гэдэг. Энэ бол 100% одоо хүний үсээр хийгдсэн маш натурал юм сормос байгаа. За яг ингээ харах юм бол нэлээд урт харагдаж байгаа ч гэсэн яг зүүцэн байхад бол их гоё драматик мөртлөө яг өөр юм шиг харагддаг байгаа. За тэгээд миний нүдэнд бол одоо энэ сормосыг харуул урт хэсгээрээ богинохон төгсгөл хэсгээрээ жоохон урт ийм дизайнтай сормоснууд ер нь миний нүдэнд илүү таалагддаг. Илүү жоохон ийм одоо секси харагдана гэх юм уу. Яг л миний өөрийн нүд жоохон бөөрөнхий жижигэн талдаа. Тэгэхээр би жоохон контраст гэсэн ингэж сунгаж тавьдаг, сормосоо ч гэсэн жоохон ингэж сонгосон маягтай тавьдаг байгаа. За тэгээд энэ сормосыг сайн харуул яг энэ арьстай наалддаг энэ сатуркийн хэсэг нь ерөөсөө харагдахгүй байгаа. Яг л энэ өнгөгүй сатурк ерөөсөө нэг төрлийн сатурк байгаа. Энэ нь бас яагаад чухал вэ гэхлээр одоо над шиг юм Аз нүдтэй охтууд байвал одоо Америк одоо Huda Beauty ч юм уу одоо нэлээд өтгөн юм драматик сормос ингээд зүүхлэр маш хатуу юм сатурктай хатуу зузаан тэр нь ингээд айгүй хүн санагддаг нэгдүгээрт, хоёрдугаарт энэ талдаа ингэж хатгаж жоохон өвддөг байгаа. Бас нэг тийм удаан тогтооддоггүй ерөөсөө энэ талаасаа ингээд хохорч унаад байдаг. Тийм асуудлууд надад зөндөө гардаг учраас би ер нь энэ сормосыг яг одоо яг над шиг асуудалтай хүмүүс байвал нүдэнд чинь яг тохирохоор ер нь Аз нүдэнд илүү тохирохоор тэгээ бас гоё хөнгөн мөртлөө драматик. Тэгээд миний нүдэнд ямар нэгэн аллерги өгдөггүй, эмзэг ерөөсөө болгодоггүй. Ийм сормос байгаа. За энэ сормосоо ингээд сонгоцсон болвол бүгдээрээ одоо ямар ч сормос хэрэглэсэн өөрийнхөө нүдэнд одоо химжиж тайрах хэрэгтэй байдаг. За би бол ямар ч сормосыг анх удаа хэрэглэж үзэж байгаа бол ингээд нүдэн дээрээ ингээд тайлт тавьж үздэг байгаа. За энэ сормос бол би одоо энэ чигээр нааж болж байна. Гэхдээ би
бага зэрэг натурал одоо өдөр тутмын бодолд хийх гэж байгаа бол нэг ийм багц хэсгийг нь ингээд тайраад өгдөг байгаа. Яг одоо өөрийнхөө нүднийхээ уртын хэмжээнд тааруулж өгнө. За тэгээд тайрчаад би бас дахиад ингээд тавиад өгдөг байгаа. За одоо түрүүнийхээс арай жоохон натурал харагдаж байгаас түрүү яг нэг юм юу илүү гараад байсан. За ингэж тайрахтаа маш багаар тайрж өгөх хэрэгтэй. За би танарт одоо ингээд би тайрах юм бол нэг багцаар нь тайрдаг байгаа. Ерөөсөө нэг ширхгээр нь биш. Одоо эн чинь өснүүд нь ингээд группээр агаад одоо нэг группийг ингэж хасч өгнө гэсэн. Тэгэхээр сармуусаа анх удаа тайрж үзэж байгаа бол ингээд багаар тайраал үзээд байхгүй бол томоор тайрчихлаар буцаад нөгөө наахад аягүй хэцүү болчихно. За энэ бол миний нүдэнд яг одоо бол таарсан байх хэвээр. За ингээд би ингээд тавьчаад хараад өөрт минь таалагдчихвэл буцааж аваад цавуугаа түрхдэг байгаа. За миний байнгын хэрэгэлдэг цав бол энэ Duo гэдэг брендийн ийм ногоон бичгтэй ийм цав байдаг. За энэ нь надад яагаад таалагддаг гэхээр нэгдүгээрт эмзэг нүдэн зориулсан latex байхгүй юм цав байгаа. Хоёрдугаарт энэ аппликатор нь ийм багсан. Тэгэхээр ерөөсөө юм шахах ямар ч шаардлагагүй. Ер нь бол нөгөө шахдаг цав мав хэрэглэхэд бол айгүй их заваардаг. Тэгэл санамсаргүй айгүй их шахчин тэгэл сармуусаа бас будаа олгочдөг. За тэгэхээр энэ ингээд түрхэхэд маш амархан ямар ч илүү төтөө бүтээгдэхүүнээ ч гэсэн айгүй гоё хэмээн чинь цавууга энэ төгсгөл хэсэг энэ ер нь жоохон хохорч унах гэдэг энэ хоёр талдаа илүү зузаан цав нааж өгөөд за цавууга наас нэг юм болсон байна. Энэ цавуу ингээд түрхсэн байхад нэг жоохон цэнкэр туяатай болдог. Тэгээд хатсныхаа дараа бол ямар ч өнгөгүй болчдөг айгүй амар. За тэгээ би цавууга баг зэрэг хатааж өгдөг байгаа. Хитрхи нойтон байвал бас нүдэнд тэгж гоё наалддаггүй. За би наахаасаа өмнө би ийм жижигхэн нүдтэйгээ ойрхон ийм тойл ямар нэгэн тойл аваад толио энэ нүүрнийхээ доор ингэж барьж өгдөг байгаа. Тэгээ би нүдээ доош нь толь руугаа хараад сармуус болохоор дээрээс яг нэг онгоц бууж байгаа юм шиг. За би толио ингэ барьсан байгаа. Толь руугаа хараад сармуусаа би өөрийнхөө сармуусны дээгүүр оруулаад за өөрийнхөө сармуусны дээгүүр оруулж ирээд би гол хэсгийг нь өөрийнхөө сармуустай ингэж наачдаг. Сармуусаа бол арьсан дээр наа, үсэн дээрээ биш. Өөрийнхөө сармуусан дээр наажлахгүй. За би тэгээд энэ төгсгөл хэсгийг нь аваад жоохон татаж өгөөд өөрийнхөө сармуустай хамгийн ойрхон байгаа арьсан дээр нааж өгөөд за уг нь бол бас яг адилхан. За одоо ингэ наацсан байгаа бол би энэ хөмсөг зин зулгаадаг. Энэгээр ингэ жоохон түлхэж өгөөд сармуусаа наахтай бол ингээ гараараа наасан ч болно. Миний хувьд бол миний гар арай жоохон томдоод байдаг. Ийм нарийн ажил хийж байгаа учраас тийм учраас би ийм хөмсөг зулгаадаг ийм юу хэрэгэлдэг байгаа. Энэгээр би өөрийнхөө сармуус, хиймэл сармуус хоёроо ингээд чимхэд өгдөг. За би сармуусаа наачаад түрүүнийхээ энэ контур хэрэг тавьсан энэ Stila-гийн ямар ч хамаагүй юм шингэн контроор би энэ цавуунуудын сармуусны дунд ингээд надад өөрт харагдаад байгаа цавуугийн харангоор ингээд будаж өгдөг байгаа. За тэгээ доош нь харж байгаа. Доош харж байгаа энэ дээгүүр нь байгаа цавуунуудын бас нууж өгдөг байгаа. Яг бол доошоо ингээд харах болгоно цавуун ингээд гялалзаж харагдаад байдаг. Тэгэхээр тэрийг жоохон нууж өгөөд за ингэсний дараа миний хоёр нүдийг харуул энтлийн нүд нь арай жоох юм хэвтэй. Энтлийн нүд нь арай жоохон бүрийн харагдж байгааз энэ сармуусууд нь арай жоох ингэ дээшээгээ. За ийм хоёр өөр сармуусыг ерөөсөө дахиж ингээл авч наагаад байх шаардлагагүй. Би зөвхөн ийм ганц сармуусны будгаар иймэрхүү үед ямар ч хамаагүй сармуусны будгаар одоо энэ жоохон дутуу байгаа талыгаа ингээд илүү жоохон тодтгоод уртсгаад будаад өгч. Энтлийн нүдийг бол будах шаардлагагүй. Энтлийн нүдний сармуус аль хэзээ ингээд дээшээ илүү тод харагдаж байгаа.
За тэгээд энэхүү бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Ганц ч гэсэн юм сурсан байх. Миний өгсөн зөвлөгөөнүүдийг өөр дээрээ бас туршаад үзээрэй. Миний энэ дизайн хийсэн сармуусуудыг бас хэрэгжилж үзмээр байгаа бол надтай бас холбогдож байна. Би холбогдох юмнуудаа бүгднийг та нарт бэлэн одоо description box хийчин. Мөн хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд description box байгаа. Тэгэхээр тэднийг бас та нар өөрсдөө судалгаа хийгээд үзээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр бас та нарт ямархуу бичлэг юуны талаар сонирхож чинь, ямар буддагны талаар ямархуу бичлэгнүүд үзмээр байгаагаа та нараас комментээр үлдээж болно. Бас энэ хүү бичлэгт лайк дараад subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзъя. Bye.